За бүгдээрээ сайн бацгаана уу? Розли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв таны одоогийн энерги гэсэн юм сэдвээр уншлага хийх болно. Тэгэхээр магадгүй энэ өнөөдрийн уншлага маань та бүхэнд яг одоо энэ шаардлагатай байгаа одоо зөвлөмж байж болно, эсвэл сануулга байж болно. Ямар ч байсан ойролцоо 3 сарын таны энерги байх болно. За ингээд YouTube channel-та маань үргэлж цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За группүүдийн маань сонголтын чулуунууд маань за 1-р групп, 2-р группээ оройс харуулчих. За 3-р групп маань энэ хүү чулуу байна. Яг тэгэхээр бүгдээрээ группүүдийнхаа картыг сонгоцгоё. За групп 1-ийнхэнд маань сонголтын карт. За Nine of Wands карт маань гарч иржээ. За жоох ингэ тодруулаад харуулъя. За эхний групп. За 2-р групп маань дэлхий карт маань гарч иржээ. World карт маань. За World карт маань ер нь бол ийм маш хөөрхөн Lovers карттай маш төстэй карт маань гарч ирсэн байна. За групп 3-ийнхан маань Hermit. За нөгөө энэ чинь ямар хүүхэлдэйн кино гэдэг лээ? Alibaba илүү. За тэгэхээр энэ хүү 3 группийн маань сонголт гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлэхэд бэлэн боллоо. За групп 1-ийнхэн маань Nine of Wands гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр энэ хүү карт маань ер нь бол нөгөө утга нь маш их бодол таныг одоогоор зовоож байгаа гэх юм уу да. Ер нь бол нэг юм шархсан цэрэг гэсэн нэг карт байдیں۔ Тэгэхээр энэ хүн маань ингээд одоо бүр айгүй их ядарсан. Энд нэг төвхөнтэй ус байгаад байна. Энд нэг жимс ингээд одоо тавьчихсан. Ер нь бол яг ингээ ойроос харах юм бол маш их юм бодлогоширчсан тий. За одоо дараагийнх нь юу илээ гэдэг шигтэй нэг ингээ бодол тавцсан. Ер нь бол жоохон юм хүнд энергитэй карт байдаг. Ер нь бол нөгөө бодлынхоо одоо нөгөө энэ бодол чинь өөрөө одоо тийм маш олон замраагүй болохоор өөрөө чинь ядрааж байна л гэсэн ер нь бол утга. За тэгэхээр групп 1-ийнхний маань хувьд одоогийн энерги ямар байгаа вэ? За шинэхэн картнасаа бас гоё уншлага хийж байгаа. За Six of Pentacles карт маань. За зургнууд бол ер нь аль жоох юм одоо бас л нэг юм үлгэрийн бартар байгаа. Тэгэхээр их ойртуулж харуулахаасаа илүү шууд ингээд ерөнхий уншлагаа хийе явчихнаа. За дараагийн маань карт Ten of Pentacles. За Ten of Pentacles карт маань маш гоё нэг ямар нэгэн зүйл ингээд залбираад гоёж байгаа юм шиг ийм карт байна. Тэгээд Ten of Cups карт маань уг нь бол яг ийм гэр бүлийн маш гоё ийм халуун талан уур амьсгалыг илэрхийлдэг тийм карт байгаа. Тэгээд энэ хүү картны маань зураг бол ер нь бол маш гоё юм өөр тийм өгүүлэмжтэй картууд маань гарч ирж байгаа. За дараагийн карт маань Nightmare гэсэн карт гарч ирж байна. Ер нь бол энэ бол одоо зүудний шүнтэй нэг юм хар дард зүудлэгч гэдэг юм те. Яг нь энэ хүү карт маань ийм нэмэлт картуудтай байгаад байгаа. За дараагийн карт Four of Cups карт маань гарч ирлээ.
ирлээ. За ер нь бол нэгдүгээр группийн маань feelings бол тэ сэтгэл хөдлөл мэдрэмж бол үнэхээр жоохон асуудалтай даун байгаа юм байна. За Three of Cups card маань хаталтаа moonтэй байгаа дээ. Уг нь бол энэ маань happiness-ийн карт. За Traveler гэсэн карт буюу энэ бол Hanged Man байх магадлал маш өндөр. За дараагийн маань карт The Devil. За Eight of Pentacles. Magician. Judgment. За гэрлэнийхаа тийм хаа. За хамгийн сүүлийн карт маань King of Wands карт гарч ирлээ. За ер нь бол эхний бөгөөд эцсийн картууд маань ер нь бол уншлагыг маань маш гоё баздаг те. За Six of Coins гэд карт маань 6 Pentacles буюу за энэ карт маань ер нь бол та одоогоор нэг юм өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй байгаа буюу Six of Coins картн дээр маань энд юм жинлүүр байгаа байхгүй юу? Жинлүүр бол Justice картн дээр байдаг. Одоо жинлүүр мөн энэхүү картн дээр ч гэсэн байдаг. За тэгэхээр та хин нэгнийг хайрлаж байгаа бол тэ хин нэгэндээ одоо ажиллаж байж болно л доо. Энэ зүйл дээр яг нөгөө win to win гэлээд штэ. Одоо яг тэнцүү хин хиндээ ашигтай байдлаар гэдэг шиг амьдрал дээр ч тэр хайран дээр ч тэр ер нь бол та энэ зүйлийг маш сайн бодох ёстой гэсэн. За дараагийн карт маань Ten of Coins буюу Ten of Pentacles карт маань одоо ингээд ямар нэгэн зүйлд та чин сэтгэлээсээ залбирал үлдэж байгаа ийм зураг байна. За артал нь болохоор таны магадгүй гэр бүлийн хүмүүсийн карт байх, одоо зураг байх магадлал маш өндөр те. Тэгэхээр энэ карт маань гэр бүлийн маш гоё ад жаргалтай ийм амьдралын карт байдаг гэж хэлсэн. Тэгэхээр та бол одоо бол те үнэхээр хайртай гэр бүлтэйгээ байгаад маш их талархаж байгаа буюу эргэн тойронд чинь таны хайртай хүмүүс байгаа нь танд ямар ч ингээ асуудал тулгарсан те тэдгээр хүмүүс маань миний талд байгаа шүү гэж бодох нь таны хувьд бол үнэхээр одоо залбирмаар талархмаар те нэг ийм гоё энергитэй байна. За Nightmare маань магадгүй Devil карт байх магадaltaй. Ер нь бол нэрнүүд бол айгүй өөрөөр орж ирж байгаа энэ картн дээр. За тэгэхээр Nightmare бол угаасаа л яг юм хард дарсан зүйл шүү дээ. Тэгэхээр таны амьдралд одоогоор үнэхээр сэтгэл зүйн хувьд маш асуудалтай. За ягаад тэгэхээр Nine of Wands, Six of Coins, Four of Cups картууд маань ер нь бол маш юм сэтгэл санааны хувьд айгүй хүнд филингтэй ийм картууд. За маш их хариуцлага үүржэн ч гэдэг юм уу те. Үнэхээр сэтгэл санааны хувьд одоо хинтэй ч уулзмааргүй байна. Би ганцаараа баймаар байна гэл те. Өөрийгөө ямар нэг юмнаас тусгаарлаад магадгүй та Three of Cups бол ад жаргалын happiness-ийн карт боловч арталтаа энэ карт маань маш том moon буюу сартаа байгаад байна. Тэгэхээр энэ карт бол таныг ад жаргалаас өөрийгөө одоо цухтааж байгаа те. Ямар нэгэн тийм ад жаргал баяр баясгалан гэдэг зүйлийг та ер нь бол мэдрэхийг ингээ хүсэхгүй байгаа ч юм шиг те. Магадгүй энэ зүйлтэй холбоотой ер нь бол ингээ хүний энерги муудаад бие муудаад ирэхээр маш их юм хар дарж зүудэлдэг шүү. Тэгэхээр та магадгүй маш их хар дарж байгаа бол өөрийн энерги нэлээд юм хүнд уналттай байгаа юм байна гэж бодох нэ. За Fool буюу Traveler карт бол те танд магадгүй маш гоё юм аялал хэрэгтэй те юмыг өөр өнцгөөс харах. Арталт нь болохоор ингээд аюу гоё юм байгалийн зураг, байгалийн үзэсгэлэнд одоо энэ хүн алхаж байгаа байхгүй энэ охин. Тэгэхээр
магадгүй та байгаль дэлхийтэйгээ маш сайн коннект хийж энэ байгаль дэлхийгээсээ энерги авах маш өндөр боломжтой хүмүүс байгаад шүү. Тэгэхээр энэ дотор байгаа ер нь картуудаас надад бол энэ traveler буюу энэ карт ийм лайттай, ийм гэрэлтэй байдагаас те. Дээр нь Naira Wands карт маань бол үнэхээр гоё. Одоо энэ галт шүү те, галт шүү. За энэ хоёр бол миний хувьд бол таны аврал гэж хэлнэ. За Devil карт бол Devil энэ Death карт гэж магадгүй те. Тэгэхээр Devil карт маань өөрөө ер нь бол одоо та магадгүй яг одоогийн нөхцөл байдлын ялцчгүй нэг юм karmic cycle-д орсон буюу нэг үеийн үрийн те бас зарим нэгэн зөвлөд байгаа гэж бодож болно. Яа тэгэхээр judgment cardтай цугаарчсан. Judgment card, devil card, death card гэх тань дээр маш одоо их хүчтэй юм big arcana-нууд гарч ирж байна. Тэгэхээр энэ бол яг юм амьдралын чухал одоо point буюу энэ дээр анхаарах ёстой шүү гэсэн маш том сигнал байдаг шүү. За magician бол та өөрийнхөө амьдралд маш юм те гоё хүчтэй одоо юм өөрчлөлтийг хүсэж байгаа. Үнэхээр яг нөгөө дахин төрөх гэдэг шиг те нэг ийм энерги бол танд илүү давмгаалж байгаа гэсэн үг. За тэгэхээр өөрийгөө те үнэхээр нөгөө нэгдүгээр группийн маань өөр өнцгөөс харах цаг болжээ те. Алин болгон бид нар ч одоо нөгөө нэг бас жоохон яг нэг насныхаа цикл дээр аюу тийм хүчтэй нэг юм одоо юм өнцөг яг ингээд нэг булан тойрж байгаа юм шиг те нэг юм өөр өнцгийг олж харж ухаарах шаардлага байдаг. Тэгээд ер нь бол YouTube энэхүү ажиллагааг маань 30 гаруй насныхан ер нь бол дунд чинь байдаг. Тэгэхээр за ингээл те ер нь бол 20 нас, 30 нас, 40 нас гэдэг бол насандаа хүн маш гоё өөр өнцгийг харж ухаажиж амьдрал илүү баялаг болохыг ингээ харж ойлгож, ухамсарлаж талархаж явж чадах юм бол хорвоо ертөнд танд маш гоё зөв замыг зааж өгдөг шүү. Тэгэхээр magician бол байгаад би бол талархалтай байна. Тэгэхээр magician бол та одоо юу хүсэж байгаагаа мэдэх гэж хичээж байгаа гэсэн үг. Өөрийнхөө амьдралд ийм те inspire галдуул хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр те үнэхээр ийм баригдмал ийм хэцүү энергитэй байвал танд бол үнэхээр туслах зүйл бол хэлсэн байгаль байна. За дээр нь бол ялцчгүй өөрчлөлт хэрэгтэй байна. За дээр нь танд нэмж хэлэхэд та хэрвээ ямарваа нэг онцгүй зүйлдээ хамааралтай буюу те нэг одоо тоглоом ямарваа нэг зүйлийг хэтрүүлнэ гэдэг маань өөрөө юм чинь нөгөө нэг одоо донтолд орж хуурж байгаа те. Тэгэхээр энд бол яг тийм донтолтын бас хэв шинж аягүй их харагдаж байна. Тэгэхээр энэ дээр бол маш их хичээл зүтгэл гаргаарай. За Air of Coins бол бас л те яг л нэг юм та ямар нэгэн юм зүйлийг хийхээр одоо хичээж байгаа. За дээр нь тэр зүйлийнхээ одоо үр дүнг хүртэхийг маш их хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр Air of Coins картн дээр маань маш гоё юм долларын зурагнууд байгаад байна. За тэгэхээр магадгүй та маш удаан хүлээсэн санхүүгийн хувьд те асуудлуудаа шийдэх боломжтой. Энэ дээр бол үнэхээр гоё нэг хүлээцтэй одоо тууштай зүтгэлтэй байгаарэ. Тэгээ танд бол одоо хорвоо ертөндтэй хэрвээ өөрчлөгдөж чадвал галчуу шиг те ийм галчуу шиг одоо ийм хүчрхэг энергийг өөрөөсөө цоцруулах боломж байна. Хамгийн гол нь энэний доотлолтаараа lovers карт байгаа хгүй. Тэгэхээр танд бас гоё хайр ирэх боломж нь байна те. Ийм энергитэй хадвал ер нь бол танд одоо мөнгө жирнэ, ажил үржин ч бүтэн, хайр дурлал чинь ч бүтэн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол одоо бол нөхцөл байдал хэцүү байгаа бол та өөртөөгөө маш сайн тэмцээрэй. Яг өнөөдрийн би гэдэг шиг те өөрчлөгдөх бүрэн боломж байдаг гэдгийг би танд ер нь бол хичээвэл чадна гэдгийг одоо өөрийнхөө туршлагаас гэх юм уу да. Би нөгөө хүн өөрчлөгддөггүй гэж боддог байсан бол би өөрчлөгдөж болдог гэдгийг өөрийн бие дээрээ туршиж яваа хүн. Тэгэхээр би хий хоосон юм яриаггүй. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн
одоо хичээвэл болох боломжтой. Хамгийн гол нь харах өнцгөө өөрчлөөрөө үргэлж тэ байгаа бүхэндээ талархаж байгаа бүхнийгээ хайрлаж өдөр болгон бэлэг гэдгийг ухаарч маш гоё амьдралаа үнцэнтэй чанарлаг тэ маш гоё юм чанартай амьдрна гэж ярьдэн шүү дээ. Яг тийм байдлаар амьдрахыг хичээгээрэй гэж хэлье. За ингээд групп 1 маань энэ хүрээд уншлага маань өндөрлж байна. Та бүхэнд маш хэрэг болсон байх гэж найдаж байна. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань дэлхий гэсэн картыг сонгожээ. За World карт бол энэ дээр бол яг ингээд тэ нэг юм хоёр хүн юу гэрчэндээ зайрамч юм шиг, алимч юм шиг. За энэ ер нь бол энэ жимсл юм байна. За энэ жимсийг нэг нэгэндээ өгч байгаа ийм гоё карт байна. Дэлхий карт бол одоо байгаа ямар нэг зүйлсийн төгсгөл ер нь бол эндинг төгсгөл карт. За шинээр маш гоё зүйл эхлэх бас боломжтой гэсэн ийм гоё карт байдаг. За тэгэхээр бүгд ямар ч хэлсэн илүү дэлгэрэнгүй уншлагаа хийцгээе. За өнөөдөр маш гоё шинэ картаараа уншлагаа хийж байна. За групп 2-ын маань хувьд таны одоогийн ойрын 3 сарын нэрэг ямар байх вэ гэсэн уншлага хийж байна. За эхний карт маань Nine of Coins гэсэн хөө карт маань гарч ирсэн байна. Маш гоё, nice. За 9 Pentacles карт маань бол та маш гоё бие даасан өөрийнхөө үнцнийг мэддэг карьер ч юм уу те бүх зүйлээрээ ер нь бол манлайлж яваа нэг юм эмгтээлэг энергитэй маш гоё карт байдаг. За King of Cups карт маань за зургнууд бол ер нь маш хүчтэй юм энергитэй. За дээр нь ер нь бол маш залуу стайлын картууд байна шүү. За дараагийн картууд за эднийг авчи. За Seven of Swords, The Teacher буюу Hierophant карт гэж би нэг хэлнэ. Зарим нь ингээ нэр нь аягүй тийм өөр орж ирж байгаа. За Devil карт маань орж ирж байна. Eight of Wands, Four of Wands. Энэ маань ямар хөөрхөн гоё дэглэг карт вэ? За дараагийн карт маань Two of Swords. Three of Wands. Six of Wands. За ер нь бол маш гоё хүлээгдэж байгаа зүйлс нэгдэх боломж байна. Inspiredтай байна, өөртөө итгэлтэй байна. Page of Cups, nice. За Queen of Swords. За тэгэхээр хоёрдугаар группийн бол гоё наа. Юу вэ гэхээр ер нь бол хоёрдугаар группийнхнаас маань маш гоё энерги гарч ирж байна. За яг хуу Devil бол байна. Devil бол ямар нэгэн за энийг дараа болъё. За тэгэхээр ер нь бол таны энерги бол одоо тэ өөртөө би зөвхөн өөртөө итгэнэ гэдэг нэг юм поинтыг авсан хоёрдугаар группийнхан байна. За эхний картнасаа л хэлсэн тэ энэ карт төгслийн карт Queen of Swords карт бол Queen of Swords бол ямарваа нэг зүйлийг маш гоё том зураглалаар хардаг. За тэрэндээ маш гоё тууштай, шийдэмгий тэ хийх болно гэдэг жанжин шугамтай, зарчимтай ийм ухаалаг шийдвэр гаргадаг ийм хүчтэй карт байдаг. За King of Cups карт маань ер нь бол ийм драгоны зурагтайгаас тэ одоо энэ ер нь бол одоо луу гэдэг маань өөрөө ийм маш хүчрхэг
энергитэй карт байгаа. За энэ бол ялцчгүй маш гоё хүчрхэг энерги мэдээж эрэг. За дээр нь Seven of Swords карт маань энэ дээр те энэхүү хүн маань яаж юм ер нь бол маш гоё юм аюутай одоо тэгээд юу гэдэг бүх зүйлийг ингээд даваад гарчихсан тэгээд нэг юм баатарлаг одоо байдалтай бас л нэг юм тэгээд юм жоох юм энерги нь өөрөө жоох юм нэг юм харанхуй хар ийм хэцүү нөхцөл байдлаас яг энэ хүн тэр зүйлийг тэг ингээд шийдчихэд урагшилж байгаа юм шиг яг тийм карт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр цаана нь бол тэг нэг юм темпл байгаад байна. За ер нь бол магадгүй ингээд тэг өөрийнхөө хүчийг энд бол маш гоё юм дотоод хүчээ мэдэрсэн ийм карт байна. За King of Cups карт маань юм Dragon энэ Dragon-ы өмнөх карт юм гэхээр надад бол ер нь бол яг ингээд нэг юм картуудаа тайлбарлахаас илүү надад бол зургнууд нь илүү бол гайхамшигтай нэг тийм мэдрэмжтэй санагдаад байна. За Teacher карт бол Hierophant карттэй. Тэгэхээр Hierophant бол таныг одоо зөв замд чинь чиглүүлэх танаас илүү мэдлэгтэй, мэдрэмжтэй тийм мундаг одоо хүн одоо танд гарч ирж таны замыг чиглүүлэх болно. Тэр хүний үгийг маш сайн сонсорой гэсэн үг. За teacher буюу одоо тэг яг л нөө Hierophant штэ. Hierophant бол шашны одоо мундаг том хүн байж болно. Ер нь бол маш тийм нөгөө одоо ертөнцийг үзэл нь ер нь хал ингээд нэг юм юмыг нэг ингээд нэг өөрийнхөө хөлөөр тэгээ нэг өөрийнхөө замналаар туулаад гарцсан тийм хүн бол таны амьдралд орж ирнэ л гэсэн. За devil-ыг бүгдээрээ жоохон дараа нь энийг жоохон тодруулъя. За Two of Swords card маань ер нь бол яг энэ дээр те Queen of Swords карттай төстэй өөрийнхөө ер нь бол та boundary-г тавьсан байгаа гэсэн ийм карт. За Air of Coins бол те яг л одоохондоо бол та жоохон single явах төлөвлөгөөтэй ганц биеэрээ одоо те ямар нэгэн зүйлийг хийж бүтээн гэсэн нэг юм inspireтай жоохон эготой явж байна. За Six of Wands бол маш юм өндөр эго бас байдаг. За энэ бас ямарваа нэг зүйлийн ялалт бас байдаг те. Тэгэхээр ер нь бол teacher card-ны маань доотлолт орж ирж байгаа учраас танд ямар нэгэн зүйл та энд те шийдсэн байгаа байхгүй юу? Энийг те маш том одоо зүйлийг ингээ хийнэ гэд ингээд маш том зориг гаргаа шийдсэн байгаа. За тэр зүйл дээр бол таныг чиглүүлэгч танд тусалснаар та энд үнэхээр маш гоё гарамгай ийм баатарлаг зүйлсийг хийж чадах нэ. За Page of Cups бол энэ бол шинэ эхлэл байхгүй юу? За тэгэнгүүт дэлхийн карт маань энд яагаад гарч ирсэн бэ гэхээр би бол энд та Devil-ыг бай бай гэж баяртай болгоод Page of Cups буюу шинэ зүйлийг би хийн гэдэг энэ inspireтай байгаа. За яагаад тийжилж байгаа гэхэд дэлхийн карт хэлсэндээ ямарваа нэг зүйлийн яг цикл дууссан. Та энэ Devil-ыг л би дуусгачлаа л гэж бодож байна. Devil бол за бүгд ямар ч энэ дээр илүү тодорхой жоохон асууя. За Devil ямар хүчтэй карт орж ирсэн бэ? За. Упс. Дахиад Devil карт маань гарч ирж байна. За тэгэхээр энд хоёр Devil окей би энд чинь нэг юугаа тавьсан байгаа шүү дээ. Нөгөө карт аюу төстэй нөгөө нэг юутай карт учраас сайн бүр яг юу лээ гэж бодлоо. Хоёр Devil ээ нүг. Тэгэхээр энэ картууд маань өөр картууд байгаа. За тэгэхээр та үнэхээр тийм маш гоё сонголтыг хийжээ. За Two of Pentacles карт маань яг choice карттай миний амьдралд одоо аль нь хамгийн үнцэнтэй вэ гэдэг та сонголтыг хийж чадсан байна. За Devil, Page of Knight of энэ King of Cups карт байна. Морин унтсан тэгээ Cups барьсан юм гоё те.
Тэгэхээр та ер нь бол магадгүй те энд бол хайртай бүхнээ сонгосон буюу өөрийнхөө замыг аюу гой зөв байлгах гэж үнэхээр одоо том одоо тийм shift буюу ийм шилжилтийг хийж байгаа хүн байгаад байна. За тэгэхээр энд те ер нь бол энэ бол choice те энэ Pentacles карт маань за ингэсэж нэг харуулж та бүхэнд. За Pentacles бол аль нь вэ те? Devil-ээрээ би урагшлах уу? Эсвэл би те ийм гоё хайрыг хүртэх хэрэгтэй юм уу гэдэг өөр дээр ажиллаж эхэлж байгаа хгүй. Та магадгүй энэ гоё хайртай хүнтэйгээ уулзраагүй байж болох ч одоо бол single-ээрээ явахыг хүсэж байгаа. Гэхдээ та өөрийгөө үнэхээр өөрийнхөө хүчийг олоод авсан тохиолдолд та хайртай хүнээ амьдралтаа оруулж ирэх бүрэн боломжтой гэсэн үг. За тэгэхээр Page of Cups те. За нэг циклийг дуусгасан байна. Та дараагийн циклийг маш гоё хүчтэйгээр хийж байгаа буюу Ace of Wands карт маань бол та одоо маш хурдтайгаар энэ шилжилтийг хийж байна гэсэн үг. За Ace of Wands маань маш шуурхай мэдээ те ийм огцом хөдөлгөөн ийм карт ийм зүйлийг илэрхийлдэг. За тэгэхээр Ace of Wands карт маань маш гоё тийм цалхаан цагтсан. За дээр нь нэг нисдэг морь те. Тэгэхээр танд бол магадгүй энэ жоохон dark хөнгөтэй байгаад байгаа нь таныг Devil-с маш хурдан шилжилт хийх ёстой гэдгийг ер нь бол сануулж байгаа карт гэсэн үг. Devil бол бас л те нэг юм toxic таны амьдралд болохгүй байгаа юм хар дарсан зүйлүүд бас байгаа гэсэн үг. За хайр дурлалын хувьд байж болно те. Салж болтгүй, нийлээ нийлж болтгүй, хамтрагч байж болно, ажлын хамтрагч байж болно, одоо хийж байгаа ажилдаа маш тэ нэм дургүй байж болно. Тэгэхээр ер нь бол болохгүй байгаа зүйл дээр бол та зуураад хэрэггүй энэ дэлхий картыг заавал хийж өөртөө үнэнч байж тэ шийдвэргүй байж маш том шийдвэрийг гаргаарэ гэж хэлэх байна. За ингээд энэ хүрээд 2 дугаар группийн маань уншлага өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд маань хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп руу маань уншлага эхэлж байна. За групп рууийнхан маань өнөөдрийн уншлага бол таны тэ одоогийн нэрэг гэсэн юм уншлага хийгдэж байгаа. Тэгэхээр Hermit бол маш тотгошоо өөрийнхөө дотоод хүнтэй холбогдох байгаа газраа яг зогсоод өөрийнхөө амьдралыг үнэлж дүнэх ийм карт идэг. За гэхдээ энэ Devil гэнэ Hermit карт маань маш хөөрхөндөө яг таны хүслийг биелүүлье гэд бирд гараад ирж байгаа сте. Тэгэхээр магадгүй энэ маш гоё юм хүсэлтэй холбоотой байх. Та магадгүй өөрийнхөө амьдралд хамгийн том тэ ийм гоё хүслээ биелүүлчих юмсан гэж бодсныхаа үндсэн дээрээс өөрийнхөө дотоод руу өнгөж би үнэхээр энэ зүйлийг хүсэж байгаа лүү гэж магадгүй бодож иж болох юм те. За тэгэхээр бүгдээрээ энэхүү шинэ картнаас одоо уншилгаа хийх болно. За тэгэхээр групп 3-ын маань одоогийн энерги буюу ойрын 3 сарын яг энергийн төвшин те энерги ер нь бол ерөнхий энерги ямар байх вэ гэдгийг бүгдээр харцгаая. За эхний карт маань Knight of Wands карт гарч ирлээ. За маш гоё инспайртай явж тэ нөө морьныхын дэлэн хүртэл ингэ шатцсан өөрөө ингэ бамбар ирцэн тэ. За ёстой нэрээ жинхэнэ одоо хийж бүтээх дээрээ л тавьсан явж байна да. Ер нь 3 дугаар группийн маань энерги бол маш гоё эхэлж байна. За Four of Cups карт маань гарч ирлээ. За дараагийн карт Ace of Wands дахиад гоё inspire орж ирж байна. Унсан ч босноо гэл те. Ер нь бол өөрийгөө хөрхөн босгоод чадаад байна. За Six of Swords бол маш гоё зураглалтай карт байна да. Six of Swords. За Six of Cups энэ бүр аюу cute картаад. Дараагийн маань карт Seven of Cups.
За 7 cups маань жоохон төөрөгдөд байгаа юм байна. Charity, Willpower, Air of Sword бол үнэхээр гоё. Энэ картыг би өчтөр урдныхаа онцлогон дээр бас энэ карт маань маш гоё гарч ирсэн те. Үнэхээр энэ баригдсан байгаа баригдмал зүйлээс та бол үнэхээр гарахыг хичээж байгаа. Үнэхээр супер шүү. 3 дугаар группийн бол 3 группийн маань хамгийн bestie байна. Гэт хэлжүүл нөгөө 2 группийн бол арай уншчихгүй бах те. Үзчихгүй бах. За Knight of Wands карт маань галчөө. За ярих юм шиг. Two of Wands карт. За өөрийнхөө амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг гаргах цаг нь болжээ. Та өөрийнхөө амьдралын хамгийн чухал шийдвэрийг ойрын 3 сартаа заавал гаргаарай. Энэ бол хамгийн зөв сонголт байх болно. За Knight of Wands карт таны хүсэл мөрөөдлийг бүр бэрт биелүүлэх гээд ирчихсэн байна. Тэгэхээр та үнэхээр хамгийн чухал сонголтоо хийж чадах юм бол тэр сонголтын дээр чинь танд хүслийг чинь бэрт биелүүлэх болно. За Knight of Wands карт бол Sparkтай те зөв морин хүртэл ингээд гал хасцсан явж байгаас тэ маш гоё шийдэмгийн урагшилж байна те. За Four of Cups гарч ирлээ. За Six of Sword, за Seven of Cups. За энэ бол жоохон төөрөгдлийн карт. Та яг хичнээн те таны дотор ингээд гал хасаад те за би ёстой яг нэг ийм зүйлийг гэлтэй би хийн гэл ингээд дотроос чи ингээд айгуу гоё гал ингээд хасаж байгаа боловч та миний хувьд бол жоохон төр ингээд те байгаа газраа зогсоод гэдэг шиг hermit бол тэр байхгүй. Яг зогсчээ те ямар нэгэн битгий хөдөлгөөн хий. Буюу хамгийн чухал сонголтоо ямар нэгэн үйлдэлгүйгээр яг өөрийнхөө дотоод мэдрэмжээ сонсоод шийдвэрээ гаргах гэсэн үг. За яагаад гэж юм бэхээр та хэрвээ ямар ч бодлогогүйгээр хөдлөх юм бол өөрийнхөө яг филингийг алдах гад байна те ийм шанс танд ингээд аюу гой хорвоо ертөнд төгөх гээд байгаа. Тэгээ таны хайгаад байгаа зүйл та харахгүйгээр өнгөрөх гээд байна. Энэ бол Four of Cups. За Six of Swords бол та өөрийн чинь амьдралд ямар нэгэн байдлаар ерөөсөө ингэ нөлөө үзүүлэхгүй байгаа бүх юмыг орхиж явах гэсэн ийм карт. За окей, энэ бол nice. Яагаад гэвэл та болохгүй зүйлийг мэдж जैन те. Одоо өөрийнхөө амьдралаас явуулах хүмүүс ч юм уу, явуулах зүйлийг та мэдж байна гэсэн үг. За тэнгуү Seven of Cups карт маань төөрөгдөл карт гэхгүй. За тэгэхээр та ерөөсөө л те окей, маш олон гоё шинжилгээг хийж байна. Гэхдээ энэ дээр бол зүгээр л тайвшир тий. Одоо яг ингэж магадгүй та ингээд төөрцөн байгаа бол 7 чиглэл рүү тий 7 аяг гарчиг 7 чиглэл рүү гүөх юм бол өөрийнхөө энерги, хүч, боломж гэдэг зүйлийг та дэмий хоосон одоо зүйлээр ингээ алдах гад байна. Тэгэхээр та яах вэ? Маш гоё төлөвлөгөөтэй, маш гоё бодно, маш дотгошоогоо өөртөө холбогдно. Та үнэхээр яг энэ олон зүйлээс хамгийн чухал зүйл нь аль вэ? Тэр чухал зүйлийг чинь хорвоо ертөнд танд үнэхээр яг хүслийг чинь биелүүлж байгаа юм шиг өгөх гээд байна. Тэгэхээр маш сайн бодож жоод сонголтоо хийчээд хөдлөх болно. Уг нь бол та ингээ үйлдэл шууд ингээд нөгөө төөрцөн ирнэ ингээл хаашаа чамаагүй өсчих гээл нэг үйлдэл ингээл хийчих гээл ингээд байгаа боловч мэдээж яг өөрийнхөө биеийг 7 хувааж чадахгүй шүү дээ. Тэгэхээр 7-оос 1 номерт юу орох вэ гэдгээ яг сайхан тавьж агаад энэ тэр сонголтондоо үнэнчээр урагшил. За Air of Sword карт маань ингээд sword-ууд маань ер нь бол ингээд хүрээлцэн тэгэнгүүт энэ хүн sword дотроос гарч чадахгүй те энэ бол асуудалхгүй. Асуудлууд чинь таныг тойроод хүрээлчихсэн. Та асуудлаасаа гарч чадахгүй байгаа юм карт. Таны нүдийг хаацсан, магадгүй таны сонсох чихийг ингээд хаацсан ийм аюу төвхтөө карт. Гэтэл та үнэхээр тэгээ энэ тараа бүр 2 ч галч байгаа байхгүй. Та ийм зүйл рүү гоё тэмүүлж जैन те. За үнэхээр чөлөөлөгдөх гээд чөлөөлөгдөх хүсэл чинь байна. За яг л одоо ийм чөлөөлөгдөх хүсэл байгаа дээрээ шийдвэрээ гаргаарай.
За Six of Cups карт бол үнэхээр хөөрхөн cute тий. Маш гоё энергитэй. Үнэхээр гоё карт. Энэ бол soulmate-ийн карт тий. Таны ажил амьдрал гоё тэгшрэх боломж байна тий. Дээр нь soulmate та магадгүй ийм сайхан хайртай очих гад байна. Магадгүй та ийм тий нэг юм бүр ингээд хэн нэгэн танд маш гоёор туслах сэтгэлтэй ийм хүнтэй уулзах гад байна гэсэн үг шүү. За тэгэхээр энэ бол надад бол яг л энэ дотор байж ах хэвээр юм шиг санагдаж байна. За тэгэхээр та одоо бол яг нэм Five of Wands карт байна тий. За энэ карт маань за би өнөөдөр бол ер нь бол ингээд нөгөө илүү энэ хүү зураг аюу гоё харахыг мэдрэхийг хичээж байгаа. Тэгэхээр Five of Wands карт маань яг энэ хүнтэй энд нэг аюу гоё гал байгаа даа. Тэгэхээр ерөөсөө л тэр бүхэлдээ л та тэр нэгэн одоо галыг тий энэ дотоод галыг одоо өөртөө үүсгэхээр маш их хичээж байгаа. Буюу нэг юм магадгүй та ингэ төсөөлөх юм бол ямар нэгэн юм харанхуй тий нүхнээс та яг дээшээгээ ингэ гарах гад мацаж байгаа. Яг нэг ийм хүн шиг мэдрэмж. За тэнгүүт одоо тэр нүхнээсээ ингээд гарах үнэхээр хүсэлтэй байна те. Тэнгүүт за гараад ирлээ. Тэнгүүтээ хаашаа чамаагүй гүйж болохгүй байхгүй. Тэнгүүт та яах ёстой вэ гэхээр хаашаа чамаагүй гүйх биш. Зогсоод нөгөө нэг олон сонголтынхоо хамгийн чухал нэгийг л барьж авна л гэсэн үг. За тэгэхээр энерги бол үнэхээр nice байна те. Танд бол inspire ороод ирсэн байна гэдэг чинь хамгийн чухал буюу таныг ямар нэгэн зүйлс ингээд дотроос чинь гоё ингээд те тийг хийгээдгээ гэд ингээд одоо танд хүч чадал өгөөд байна гэсэн үг. Inspire бол ерөөсөө л Wands карт маань, Sava карт маань ерөөсөө л гоё юу байхгүй. Нэг юм одоо ямарваа нэг зүйлийг хийх маш гоё хүчтэй, тесрэлт маш гоё хүчтэй ийм урагшлах биеийн хүч байхгүй юу? Биеийн хүч чинь ингээд өөрөө цаанаасаа гоё сэргээд байна. Тэгэхээр энэ зүйлийг заавал ашиглах гэсэн үг шүү дээ. За ингээд 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд маш их хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.